Батулга ард түмнийг өөмөнд самуунд ийм үйлдэл гарна ч нэ би бас сонсонгүй. Бүрэнхийн сайдыг энийг ч нэр төвшүүлэхгүй. Төрдөө ойлтуулмаар юм. Төшөв рүү ойлтуулмаар болсон байдаг шүү. Бид нар хамтдаа ялах ёстой болохоос биш. Бид нар хамтдаа ялагдах ёсгүй. Тэрс үтэхэд би билээ. За баярлалаа үзэгчдээ. Ламын дэв хөтөлбөрийн ярилцлагын хэсгийг эхлэхэд бэлэн болсон байна. Бид бүхний урилгыг хүлээж авч Монгол Улсын 27 дахь ерөнхий сайдаар ажиллаж байсан. Одоо улсын хурлын гишүүнээр ажиллаж буй Нурмын Алтан уяг ярилцахад бэлэн болсон байна. Ярилцлагад орох урилгыг хүлээж авсан танд баярлалаа. За танай парламент за энэ өдрүүдэд намрын чуулгана хааж байна. За өнгөрсөн намрын чуулганы төгсгөлд орж ирсэн асуудлаас ер нь хоёлаа яриагаа эхэлчихье гэж бодсон. За энэ дээр ер нь олон нийт тэр улс төрийн намууд, улс төрч тэр талцал ямар нэгэн байдлаар бие бинийгээ үүсгэсэн нөхцөл байдлууд яригдаад байгаа учраас энэ хөрөнгө оруулалтын хууль дээр 2013 онд хийсэн тэр өөрчлөлт. За ер нь энэ хөрөнгө оруулалтын хууль дээр Алтан уяг гишүүн ер нь яг ямар байр суурьтай байна? За энэ яг өнөөдөр өргөн барьчаад байгаа төслөөрөө бол энэ хөрөнгө оруулалтын хуулийг бол баталж болохгүй байна. Яагаад гэдэг асуулт үүснэ дээ. Тэгэхээр энэ хууль анх 93 онд батлагдсан юм байл. Тэгээд 13 онд дахиж өөрчлөлт орсон юм байл. Тэгээд одоо хэдүү чинь 24 онд орж шүү дээ. Тэгэхээр ер нь бол хууль бол ингээд тэр 93 оны хуулийг 20 жилийн дараа 13 онд өөрчлөлт оруулаад 13 оны хуулийг 24 онд гэдэг чинь дахиад 10 жилийн дараа өөрчлөлт оруулаад ингэ явж болно. Ер нь амьдрал баян юм чинь тухайн үеийн цаг үеийн нөхцөл байдал, улс орны эдийн засаг олон нөхцөл байдлаас хамаарат тухайн үеийн хууль бол тухайн үедээ л одоо зохицож гардаг байхгүй. Тэгээ өөрчлөлтүүдийг бол би бол буруу гэхгүй байна. Өөрчлөгдөж явах хэрэгтэй. Сайжирч явах хэрэгтэй, шинжлэгдэж явах хэрэгтэй. Харин энэ сүүлчийн хуулиар одоо манай Хөрлөбаатарын нэртэй холбоотой байдаг шиг заах ер нь хариуцсан сайд нь л оруулдаг л да. Тийм учраас Хөрлөбаатарын нэр гараад байгаа. Тэгэхээр Хөрлөбаатарын оруулж байгаа төсөл дээр бол нийгэм алга болчиход байгаа. Тэр бол 93 оны хууль дээр ч байсан, 13 оны хууль дээр ч байсан. Хөрөнгө оруулагч гэж хэний хэлэх үү гэхээр за яг ялгаатай байна. Гэхдээ аль алин дээр нь $100,000 гэдэг үг байгаа шүү. За одоогийн байгаа хууль дээр бол байсан. Хоёулын дээр нь энэ хоёр хуулийн дээр нь $100,000 доошгүй хөрөнгө оруулна гэж байгаа байхгүй. Тэр маань энэ өргөн барьчид байгаа дэр байхгүй. Тэрс гол асуудал энд л байгаа. Түүнээс нэг 60 жил яриад нь шүү дээ. Тэр бол 93 оныхт ч байсан, 13 оныхт ч байсан. Одоо энд ч байгаа юм бэл. Одоо ямар ч хөрөнгө оруулахгүйгээр Монголд газар ашиглаж болно гэсэн юм хууль болчиход байгаа. Эзэмсэж болно гэдэг тэр 2013 оны хууль дээр 1993 оны хууль дээр байгаагүй нэг үг нэмэгдсэн байдаг. Нэмэгдсэн тэр үнэ. Эзэмшиж гэж. Энэ ер нь энэ төслийн санаа яагаад гарсан? Энэ юуг та эргээ санаж байна? 2013 та ерөнхий сайд байсан шүү дээ. Тэгс. Би санахгүй шүү дээ. Тэр чинь одоо Хөрлөбаатар оруулсан шиг тэр үед хариуцсан сайд л оруулдаг байхгүй. Сайд оруулж ирсэн. Тэгээд засгийн газар оруулж ирж байгаа. Нөгөө юм зүгээр оруулахгүй шүү дээ. Тагва. Юмаа судлана. Та олон дээр нэлийн дэлгэрэнгүй явах. Хоёр сонсгол явлаа. За эхний сонсголтой холбоотой хөгжлийн банктай холбоотой асуудлаар би ер нь энэ асуултаа эхлээд асууя гэж. За таны хөгжлийн банкны хэрэгт холбогдуулж ялагдагчаар татсан. За гишүүний бүрэн эрхийг төтөлзүүлэх асуудал хүртэл орж ирсэн. За эцсийн дүндээ шүүх хурал болоод дуусах Алтан уяг гэдэг хүн буруугүй байна гэдэг шүүхийн шийдвэр гарсан. За энэ үйл процессыг ер нь бол үйл процессыг бүгдийг мэдэж байна. Энд ямар улс төр яваад яагаад таны нэр орж ирв? Та энэ дээр одоо хариулт өгөх болсон баха. Би 20 онд орж ирээд их цочсон шүү дээ. Тэгээд болохгүй байгаа юмыг бол би болохгүй байна. Энийг зөв болгооч гэж ярьж гисэн. 1 жил ярьсан. 2 жил ярьсан. Өөдөөс ямар хариу өгдөг байсан гэж сүүлдээ энийг муу юмыг болгооч гэж яг дууг болгож болдгоо. Сайн сансан надад бас хэлж ирсэн ард юм. Одоо таныг одоо бүх асуудлаар ингэ шүүмжлээд байхгүй. Би одоо юм шүүмжлээд байгаа ш. Би энэ юм зөв парламент гэдэг тогтолцоо маань зөв байгаасай. Иргэдтэйгээ харилцдаг харилцаа зөв байгаасай.
Засгийн газар бас нэг иргэдийнхээ төлөө ажилласаа. Би нэг засгийн газрын тухай яриаггүй шүү дээ. Хэдэн засгийн газар боллоо тийм. Биеийн байдлаар санаагаа хэлээд байгаа байхгүй. Гэтэл хүлээж авахтай шал өөр. Иргэдийг шөмжлөхээр одоо баг эсрэг хэлнгүүт нь шоронд аваач хийчихдээ шүү дээ. Тэнгүүт алтуугийн шоронд явуулах арга юу байна ол гэсэн. Тэгээ яаши. Дахиад одоо нэг хүний нэр хэлэхээс Хөгжлийн банкны асуудлыг улс төрийн хэрэг болгоо хуурах гэж оролцсон. Хин. Хэнийг би шууд хэлэхгүй. Эрх баригч ардын нам. Тэгэхдээ хамгийн эхний үйлдэлийг Хүрлбаатар хийсэн. Юу гэж хийсэн гэж? Хөгжлийн банкны асуудал одоо чааваас өндөр цэцэг эхэлсэн шүү дээ. Төөрх юм. Энэ уг нь буруу юм хийгээгүй байхгүй эхэлсэн. Өндөр цэцгийг эхлэхээс өмнө Хүрлбаатар юу гэж ихсэн мэдхүү. Би баримттай ярьж байна. За. Хөгжлийн банкыг дампууруулсан хүн чинь энэ солонгосуудыг хөөж явуулаад дампууруулсан хүн чинь алтан уяг шүү гэдэг энэ өгүүлбэрийг Хүрлбаатар гэдэг засгийн газрын гишүүн их хурлын гишүүн сайд хүн Твиттерт жиргэж байгаа олон нийтэд ингэж мэдээлэл өгч байгаа. Эндээс эхэлсэн. Эндээс эхлээл би ойлгож байгаа. За. Эдгээр чинь намайг энэ рүү татаж оруулах гэдэг оролдлого хийж. Тэгэд хэл ахуул авсан, өгсөн тийм асуудал байхгүй шүү дээ. Тэгээд намайг яаж яах вэ гэхээр ганц удаа асуухгүйгээр шууд дуудаад таныг яллагдагч болголоо гэж. Би тэг ямар асуудлаар намайг яллагдагч болгож байна. Оо танаа засгийн газрын тогтоолтой холбоотой асуудал. Засгийн газрын тогтоол гэдэг чинь алтан уягийн тогтоол биш. Тэг чи засгийн газрын тогтоол Монгол улсын. Монгол улсын засгийн газрын тогтоолыг авилгалтай тэмцэх газар байна уу? Прокурор хэн нэгэн хүн ерөөсөө халдах ёсгүй байхгүй. Ягаад тэгэхээр бид нар одоо явсаар байгаад тавга бидний нөгөө нэг 90 оны зарчмад алгуулж эхэлж байна. Засаглал угаах онлоор бол хуулийг тогтоодог нэг хурл. Хуулийг хэрэгжүүлдэг нь бол засгийн газар. Асуудал гарвал шүүх шийддэг байхгүй. Гэтэл авилгалтай тэмцэх газар прокурор гэдэг чинь үндсэндээ юуны их хурлын харьяаны газрууд байхгүй. Тэд нар нөгөө эрх мэдлийг ашиглаад нөгөө засгийн газар руу халдаж болохгүй гэсэн юмыг өөрчлөлт эхэлсэн. За ингэж л татаж оруулсан юм да. Тэгээ яг юм үннээр явсаар байгаадыг энэ гэхдээ их том асуудал хөндсөн шүү. Энэ хожим түүхэнд нэг юм үлдэх байх. За энэ бол алтан уягийг одоо бясаагаа алах гэ байшингаа шатах шахсан байхгүй. Чи тэр засгийн газрын тогтоолыг буруу гаргажээ гэвэл тэгвэл Монгол улсын үе бүх ерөнхий сайд засгийн газрын гишүүн бүгдээр шоронд яв. Хэн захиалсан мэдэхгүй тэд нар ойлгосон байх. Энд ч нэр юм алтан уягийг шоронд хийх гэж байгаа. Сүүлд нь одоо энэний хойноос хэн явах вэ? Оёрд нь явна, өрсөх явна. Бүх ерөнхий сайдын шоронд орно шүү дээ. Тэгэхдээ хэл ахуул авилгал өгсөн асуудлаар биш. Ямар асуудлаар вэ? Засгийн газрын тогтоол гаргасан асуудал. Би энийг бол бүр ерөөсөө юу гэж боддог гэхэлэр энэ манай ардын намын гэдэг юм уу энэ эрх баригчдын зарим нь ойлгоогүй байна. Доогуур нь бас зарим хүн хийсэн байна. Энэ бол гадны сонирхол явсан. Гадны сонирхол. Чи Монгол улсын хэн нэгэн ерөнхий сайдыг засгийн газрын тогтоолоор нь шүүдэг болчих юм бол танаа Монгол улсад ерөнхий сайд олдох юм уу нэгдүгээр. Хоёрдугаар тэр хүн ажил хийх юм уу? Гуравдугаар шийдвэр гаргах юм уу? Ойлгов уу? Ингээд ерөөсөө манай улсын ингээд системээр нураах юм ордлого хийс. Харин би шүүхэд бол баярлж байгаа. Шүүх бол дахиад би хэлчихв. За 80 хүний хэрэг гэж байж болох уу? Нэг асуулт байна. За мэдээж энэ парламент яг энэ цаг үед одоо өмнөх үе энэ цаг үеийн хэл ахуул хулгай болохгүй бүтэхгүй бүхнийг ярихын тулд илчлэхийн тулд олон үйлдэлүүдийг хийж байна. Гэхдээ нэг асуулт байна. Тэр 80 хүний одоо 80 хүнтэй 4 аж ахуй нэгжтэй тэр хөгжлийн банкны хэргийн 42 нь цагаатсан 30 хэдэн хүн нь буруутгацсан. Өөрөөр хэлбэл энэ ч 50% гэсэн үг шүү дээ. Тэр нэг л асуулт. Прокурор хүн хэлмэгдүүлээд байна уу? Шүүх хэрэг завшуулаад байна уу гэдэг асуудал байна. Орж ирсэн хэрэг нь 50-аас дээшээ бараг 60 орчим хувь нь энэ хүмүүс буруугүй байна гэдэг шийдэл гарчлаа шүү дээ. Тэгсэн. Гэтэл нөгөө талд нь прокурор энэ хүмүүс буруутай байна гэдэг зүйлийг авилгатай тэмцэх газар прокурор хууль хяналтын байгууллагын оруулж ирээд ялгад өгнөлттэйгээр шүүглгээд байна. За.
энэ дээр та яг ямар бодолтой? За энэ дээр одоо бүгдээрээ ингээд манайхан монголчууд ч гэсэн одоо өстой хэлцэх сэдв чи энэ байгаа. Тэгэхээр одоо ингээд хүнийг ингээд аваачаад гэмтэн буруутан болгоод 3 үе шат байгаа. Нэгдүгээр үе шат нь бол мөрдөн. Алтурыг үнэхээр тэгсэн бол гин буруутай юм уу юм уу юм гэдэг мөрдөж нотлох хэрэгтэй байхгүй. А энийг мөрдөж нотлож яхад нь прокурор гэдэг нөхөр хуулийнхаа дагуу юм хийж гин үү? За чи энийг тийг инг гэдэг хянж явах хэрэгтэй байхгүй. Тэгээд тэр хүний хэргийг нотлоод тийм байна гэмт хэрэг хийсэн байна, тийм зүйл ангийн юм хийсэн байна гэд прокурор нь үзээд тэрнийг шүүх рүү өгдөг баг. Тэр шүүх нь эдгээр тэгээд нийлж шилж 80 хүн хэрэг хийсэн байна гэд оруулсан чи шүүх нь 40 хэдэн хүн нь үгүй байж тээ гэж хэллээ шүү. Энэ л гол асуулт байна. Тий. Тэгэхээр хаана бид нар алдаа дутагдлаа хаамаар байна. Эндээс дахиад би нэг анхны өгүүлбэрийг чамд хэлсэн шүү. Ерөөсөө өөрснийхээ гин буруу бид нар алдаа хийж гэнэ гэж хинч бодхоо байсан бай. Амар юм барьтаа болцсон. Харин эсрэг нь тэр юм юу гэж хуцаад байгаа юм бэ? Тэрэн дээр хэрэг бол гэдэг болцсон баг. Наач тийм л байна шүү дээ. Манай элбэгт орж үеэс ихж гарсныг үгээд. Үгэнд оралтай уйгаа үгэнд орохгүй шоронд орж. Би тэгэхээр хуцаар л гэсэн. Яаж аа? Бид нар Монголын төлөө ажиллах ёстой мó? Хэн нэг нь ерөнхийлөгчийн төлөө ажиллах ёстой мó? А хэн нэг нь одоо их хурлын даргын төлөө ажиллах ёстой мó? Тийм юм байхгүй маа гэж хэлсэн би. Тэрнийхээ шанг яаж авсныг мэдсэн үү? Гэтэ тэр алтан үед өгөөд байгаа шам биш байхгүй. Монголыг амар хорлсон. Тэгвэл чамааг огцруулна л гэсэн. За огцруулах зүгээр хайдаг гэж бодож гин үү? Би эд онд огцруулаа 14 оны 11 сард 15 он 16 он 17 он 18 он 19 он 5 жил би миний хамаатан ойр садан төрсөн дүү охин бүгд хэлмэгцсэн. Шоронд хийхин хийсэн. Тэгэхээр ийм муухай тогтолцоог бий болгосныхын төлөө Монголын энэ ардчил гэдэг энэ ардчсан тогтолцоо зөв явж исэн чинь хууль хяналтын байгууллагыг нэг ерөнхийлөгч гарч ирээд атгаж Монгол улсын энэ ардчсан тогтолцоог алж хайсныхын төлөө би элбэг доржийг ингэдэг байхгүй юу? Түнш тэр алтын огцруулах яах вэ? Гэхдээ ийм хор дагавартай байхгүй. Тэрний хор уршиг одоо өнөөдрийн ноёр цайд нэг юм яриад би бас ойлгохгүй. Гэнэл бүгд оржим яаган би голдоо тавигдсан шүүгч нар гэл нэг юм яриад байгаа. Гэхдээ тийм шүүгч байдаг болвол тавигдсан байж болно шүү дээ. Гэхдээ тэр шүүгч нь үнэхээр буруу шүүгд байгаа бол одоо энд чи бид нар шүүхийн сахилгын хороогээд манай харин ардын намын санаачлаа сайн юм хийсэн. Тэр нь шүүхийн сахилгын хороо гэж гаргаад шүүгч хөрөө буруу шүүгээд байвал тэрнийг арга хэмжээ авдаг юм хийцэн баг. Гэхдээ тэрнийг ажилуулахгүй. Гэхдээ тэрний нөхдөд муу юм хийсэн л дээ. Гэхдээ үргэлж тэр нь юу хамаг буруугаа чигчээд өнөөдөр юмаа сайжруулахгүй ингээд суугаад байгаа. За хоёлаа яриагаа системтэйгээр үргэлжлүүлээ. Яг энэ асуудал руу орно. Одоо тэр 14 оны огцролт ч юм уу тэрнээс хойш хонглоор та өөрийгөө одоо чирүүлсэн гэж ярьдаг. Хонгол гэдэг нарийн бэлдсэн байна да. Би чамтай нэг юм орж ирэх хэлсэн шүү. Бүх юм асуу. Тийм ээ. Тийм бэлтээ асуу гэж хэлэх юм байхгүй шүү. Одоо хөгжлийн банктай холбоотой хэргийг тань дээр одоо яригдсан хэргийг эргүүлэн татах асуудлыг хоёулаа ярьлаа. За тэгвэл одоо хөгжлийн банк чинь яагаад ингэж энэ асуудал болсон юм бэ гэвэл нөгөө бонд руу орж ирнэ. За оны өмнө за би холбоо асууч. Оны өмнө үр дарлаа. Ардын намынхаа үр дарсан. За үр дарсан. Энэ бол одоо 10 хэдэн жил явж ирсэн Монгол улсын үрийг дарлаа гэдэг зүйлийг хэлсэн. Бондыг босгосон гол зорилго нь яг юу байсан юм бэ? Миний ойлголтоор бол төмөр зам байсан гэж би уншиж харж сонсож ирсэн. Бонд босгосон шалтгаан нь юу байсан? Заалхав уучлаарай. Ганцхан юм асууч. За. Монгол улс хэдэн төрлийн бонд босгосон? Чам тоо байна уу? Би тоог нь хэлж мэдгүй. Гэхдээ 10 хэдэн төрлийн бонд байна. За би одоо хоёулыг нэрээр нь бол хэлж болно. Тэнч ямар нэвтрүүлэг дээр би нэг аваад ирсэн гэдэг шиг. Монгол улс биш та 14 төрлийн бонд босгож байгаа. За одоо манайхан юу ярьдаг гэж ганцхан бонд ярьдаг. Аргагүй. Ягаад гэвэл тэр бондоор бид нар нүдэнд чинь харагдаж гарт чинь баригдах юм хийцсэн баг. Чингис бонд. Гэтэл Чингис бондын өмнө ямар бонд босгосон гэхлээр евро бонд гэж босгосон баг. Батул Батул цүү батулд. Тэргээр юу хийсэн?
Чингис бонд ойлгогдсон. Самура бонд босгосон. Эрдэнэтийн үед Димсан бонд босгосон. Болрын үед Мазала бонд босгосон. Чоолж сөрөнгөө үед Хуралдаа, Чоолж сөрөнгөө үед Гэрээгэ. Хөгжлийн банк өөрөө 500 саяг. Хүрлбаатарын үед Номад бонд. Сентури. Жавхлангүй Сенчрэ. Сенчрийн олон тоотой гэж байгаа. Энд чинь нэг 1 2 3 гэж байгаа. Ингээд солиод ингээд 14 төрлийн бонд босгосон. Бонд босгож байгаа буруу гэж юус хэлэхгүй. За би чамд одоо нэг юм хэлье. Одоо ер нь би нэг жаахан ширүү яриад байгаа байхгүй юу? За. Хүн ингээд улс орноо бодоод, ард түмдээ бодоод за яшиг да. Би ч өөрөө засагт байсан байхгүй Батуулдын засаг, Баярын засагт. Нөгөө нэг 8 сарын 1 болоод 5 хүн 8 өргөдөд ингээд за одоо ингээд хэрэлж За тэрмийн шадар сайд байсан. Хүмүүсээ ингээд яах юм бэ? Ингээд хамтраад ажиллаж ажилласан шүү дээ. Тэр засгийн газрын хамгийн одоо хэцүү хийсэн юм нь бол нөгөө амлсан сая 500 мянга сая 1.51 сая төгрөг. Сая 500 мянга төгрөг иргэдтэй Хоёр намаас амлчихсан. Тараасан. Чалкото гэрээ байгуулад тараасан. Тэгтээ яасан гэж? Гэхдээ чи ингээд хүнд ингээд амлалттай байж байгаа хэдүүлээ ингээд нөгөө амлалт өгч чи мөнгө ч байхгүй. Одоо хайчих юм. Зээл авнаад. Чалкогоос 350 сая хүүтэй авсан, оюу толгоогоос 250 сая хүүт доллар шүү. 600 сая доллар хүүтэй явж байна. Монгол банкнаас зээл авсан. Бүх хамт шимж болох газруудаас зээл аваад тэгтээ 12 оны сонгуул болох гэдэг учраас би бол чимээгүй л явж байсан. Нөгөөдгөө тарааяг л тараасан. Гүйцэд тарааж чадсан уу? Чадаагүй. Дутуу. Одоо мартаагүй бол дархан дээр сангийн сайд нь өөрийнхөө тойрог дээр тараагаад олон аймагт тараагддаг байхгүй. Гэгшээд. За ингэсний үр дүнд хэдэн тэрбум Америк долларын өр үлдээд үлдсэн. Яг 1 тэрбум 500 орчим сая долларын өр зөвхөн энэ одоо халамжинд тараасан мөнгөнд юм байсан. Би тэг Батбаяр сайдтай бол баярлдаг, Улаан сайдтай баярлдаг. Тэг одоо ийм нөхцөл бид нар одоо яах вэ гэхээр одоо гарч ирэл гоншгон да тий. Баахан мөнгө тараагаад одоо ийм өр ширэнд улс орныг оруулаад ингэж аль хайчхаад эднэр яста. Би тэгээгүй л дээ. Яг бид нар ингэж хүнд байдалд байсан одоо ингэсэн. А одоо эднэр ингэж цаг хугацаа өнгөрөхөн хэрээр бид нар л өөр хийцсэн юм шиг яриад эхлэхээр би энэ бодиттой үннийг хэлж. За ингэ 1.5. Тэгээ яах вэ бонд усах гэсэн. Их хурлын шийдвэртэй байхгүй. Уг нь 5 тэрбум гэсэн. Тэгээ эхний ээлжинд 1.5-ыг босгох гэсэн. Ингээл 1.5 боссон. За ингээд дараагаар нь евро бондын дараа Чингис бонд тэгээд ингээд цааш явж байгаа. За энэ 1.5 тэрбум Америк доллараар Энэгээр яг юг санхүүжуулъя гэдэг үндсэн концепттэй байсан юм бэ? Яг бүтээн байгуулалт. Тэр нь за бүтээн байгуулалтын дотор хамгийн нэгдүгürt хэлье. Тэр үед 21 аймагч 8 аймаг л хатуурчлалтаа замар болгосон. Тэгэхээр манай Батбаяр сайд хөгжлийн сайд байсан, Улаан сайд сангийн сайд байсан. Манай засаг дээр ингэж яриад Монгол банкч оролцсон. Ерөөс улс орны хөгжилд тэр тусмаа одоо ингэж өөрөнд орцсон. Тэгээд нөгөө нэг эдийн засгийн өсөлтөнд буурсан юм үед бол дид үтсэн хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй гэж. Онл ярьж штэ мэдлэггүй хүмүүс биш энэ дид хүмүүс. Тэгэхээр яах вэ гэхээр бид нэрээс бондо босгоод 13 аймагт холбоё. Нэгдүгээр асуудал. Хоёрдугаар асуудал. Цахилгаан дулаан хүч хүрхээ байлаа. Улс орныхаа хөгжилд саад болж ирлээ. Энийг чадлыг нэмэ. За. Гуравдугаар асуудал. Үйлдвэрлэлийг дэмжээ. Бүх юм гаднаас, бүх юм гадны юм иддэг, уудаг, хэргэлдэг, өмсдөг, зүүдэг. Тэр байтугай цементээ зөөдөг, тэр байтугай арматурын төмрөө зөөдөг. За 3 дахь нь. 4 дахь нь. 3 үндсэн том юмд л бид нэр чиглүүлээ гэсэн. Гэхдээ өнөөдөр цемент зөөхө болцсон шүү дээ. Хөөшлаагүй. Гаднаас цемент зөөхө болохоор яадаг гэхэлэр 300 сая доллар гадагшаа гарахаа болчихдог л байхгүй. Тэгэхээр чин валютыг хайгаад байх хэрэгцээ 300 сая доллар багасж байгаа байхгүй. Одоо би чамаа нэрээ асуусан дээр хэлчихье. Би ингээд за яах юм бэ? 90 тэгтээ энэ худал хэлдэг хүмүүст аюу дургу болсон. Одоо энэ Хөрлөбаатар жавхлуу хэрэг би амар дургу. Одоо чи ингээд чамтай нэвтрүүлэлт орсон зурагтай. Чи орж ирээд ингээд юм хэлэх хэрэгтэй шүү дээ. 10 хэдэн төрлийн бонд босгосон юм аа. Бид нар яагаад бонд босгоод байсан гэхээр одоо яг ингээд нэг бондыг төлөх гэсэн чинь бэлэн мөнгө байхгүйсэн. Бэлэн ч байхад өөрөөр санхүүжүүлээд. Тэгэхээр бид нар өөр нэртэй бонд босгоод тэр бондороо энийгээ дараал
Тэгэл тэр бонд дахиад өр байхгүй. Яагаад ингэ хэлчих болохгүй юм бэ? Энд дэр нэг асуулт байна. За тэг. За 3 ерөнхий том ажлуудыг хийх санаачлалтаагаар бодлоготойгоор концепттойгоор энэ бонд тусан юм байна. Тухайн үеийн үйл явдлыг гэсэн би буруу санааг бол Америкт очиод танай хоёр сайд нэг буудалд гал малын тахилга хийлээ гэсэн сураг байсан. Тэр үед 1.5 тэрбум Америк долларын бонд босч ирсэн үйл явц болсон. Энэ бонд үр ашигтай байж чадсан бол дараагийн бондууд босох шаардлага байсан уу? Монгол нэмж өрөнд орох байсан уу гэдэг асуулт байдаг. За зөв. Наадах чи ингэж байгаа. Жишээлбэл иргэн төлөгдөхгүйгээр эсвэл эргээд ашиг авахгүйгээр мэдээж тодорхой хувьд нь явсан зэмтэй үйлдвэр гэдэг ч юм уу ашигтай зүйлүүд явсан. Түргэн хугацаанд эсвэл нь эргээд яг эдийн засгаа нөхөх хэмжээний төслүүд рүү орж чадав. 888 төсөл. За наад чи үгүйсгэгч тэгж хэлдэг. Гэхдээ тэр бас зөв. За. Тэгж асуух нь ч зүйтэй. Тэгэхээр ингээ бонд Монгол улс 1.5 тэрбум Америк доллар босгож байна. Бонд босгож байна гэдэг чинь энийг яаж төлөхөө ярина үсттэй. Тэглэх үү? Тэнийг биш. Алтууийг ярихгүй маа гэхэд сангийн яам чинь тэрнийг ярина шүү дээ. Тэн танилцуулж ясан хуулиудаас хэлж өгөх үү? За. За. Хамгийн наазах нь өнөөдөр ингээ Дундгов аймгийн холбооч. Өнөөдөр шүү. Гэтэл Дундгов 5 жилийн дараа холбогдох байсан байхгүй юу? Төсөөс мөнгөний гаргаж холбож таарна да. Тэгнь. Хитэн сонгуулиар эднэр нөгөө грейдер аваач нөгөөдхө хуссан гэж бодож нэг 50 м газрыг ойлгоо. Тэгэхээр бид нар бол тэгж нөгөө PR хийж, шоу хийж ингэ тийм бодол байгаагүй. Үнэхээр л зүтгэе юм хийе. Болохыг харуулад. Тэг хийсэн. За би өөрөөс ч асуух гэдэг. Тэгвэл 13 аймгийн төвийг бондын мөнгө босгож холбоогүй бол хизээ холбож дуусах байсан. Төсвөөс гарсан мөнгнөөс хийвэл хизээ дуусах байсан. Хүн өнөөдөр байхгүй заа юу. Тэгэхээр би ингэж хэлж тэр үед сангийн яамны танилцуулж ясаар. Тэгэхээр бид нар жилдээ нэг ингээл одоо би доронтын жишээ хэлье дээ. Бид нарыг ингээд гарч ирэл ингээл нөгөө замаа холбоё гэсэн чинь доронтын замын 120 км-ийг нэг нөхөр авцсан. Тэгээ би газар дээр нь бас очиулзаад хитэн километр зам тавьдгийн жилдээ гэсэн 20. Чи хитэн замтай километрт 120. Гү чи тэр өкснэг хийгээд одоо ийм урт юм авчдаг. Чи 5 6 жил тавих зам авцсан мэт гэсэн. Харин тэгээ яагаад чи одоо ингээл тавиал явж шít. Тэгээ манай засаг дээр ямар шийдвэр гарч ирсэн гэхээр манай ганц гисэд энэ тэр хуваагаад чаддаг нь үү. Олон компанид. Тэгээ хурд. Бид нар дандаа ингээд нөгөө шүүмжлэлийг хүлээж авч алдааг засаж тэгээ хурдтай хийжсэн. Тэгээ бодлоо. 13 аймгийн төв би одоо энгийн та нар тэгвэл 13 аймгийн төв чи өнөөдөр хурд холбогдохгүй л байгаа. Дарахны 200 км зам яаж тавьж байгаа юм бэ? Одоо би заримдаа чи уур хүрдээд. Тэгэхээр ийм байхгүй логик нь төсөөсөө гаргаад явахаар жил нэг ийм 5 км 20 км замтай яваад байна. Тэгэхээр энийг бондын зээл аваад ингэ хийж. Одоо бондынхаа мөнгөийг яаж төлөх вэ? Гэхдээ чи тэр зам тавих гээд нөгөө төсөв дээр тавьдсан мөнгөө шүү дээ. Тэрнээс чинь ингэ жоорлж явах хэрэгтэй байхгүй. Энийг хийгээгүй байхгүй юу да эднэр. Ойлгосноо? Төсвийн мөнгнөөс тодорхой хэмжээний нөөцүүдийг бий болгох хэрэгтэй. За би дахиад нэг муу юм хэлье. За. 19 онд би их хурлын гишүүн биш байсан. Би тэгтээ самбартайгаа байсан. Тэгээ би самбар дээр ингээд хажуунаас нь хараад санаа зовоол. Хаста нөгөө бондо төлөх ёстой мөнгөөр сумын төвийн клуб улаан булан билүүл барилаа ястаа. Тэгээ самбартлаа. Тэгээ би сангийн сайд дээр цуглуулахлаар нь Хүрлбаатар сайдаас очиод хэллээ. Хүрлбаатараа би 2 юм гуух гэж ирсэн. Энэ та мэднэ хоолунд над чухал шүү. Нэгдүгээрт бондынхаа мөнгнүүдийг цуглуулаач. Төсвөөсөө ингээд жоорлаач. За. Жижиг сажиг нь битгий хөрөнгө оруулаач. Болохгүй. Хоёрдугаарт гадаадаас дахиж бонд биш шүү. Бусад төрлийн зээл битгий аваач. Хоёрхан юм байсан. Гэтэл нөхөр юу хийсэн гэхэлэр 20 оны сонгуульд зоруулаад нөгөө нэг 700 гаруй тэрүүн төгрөгний одоо шавар шохоон ажил хийдэг байхгүй хөрөнгө оруулалт гэдэг нь тэр нь 2 дахин нэмсэн. Тэгэхээр Монгол улсын яаж харилж байгаа гэж нэг 100 байшингийн суурь тавиад нэг давхар тавиа явж исэн чинь дахиад 100 байшингийн суурь тавих мөнгөийг тавьсан баг. А гэтэл тэр 100 байшингийн суурь нэмж тавих мөнгөө бонд руу хийх хэрэгтэй байхгүй. За ийм байдлаар энэнийг болов л штэ. Зориуд гэж хэлье. Сонгуул зориулж
сонгуульд зориулж ард түмэнд таалагдахын тулд баахан байшингийн суурь танаа суманд гişүүд нь очдог гэж ярьж шүү дээ. Би сумандаа ийм гоё юм ингээд гоё энэ манай сумын инст ийм гоё болцсон байгаа шүү дээ. Ингээд болсон хорлож байгаа. За ингээд зээл авч хайж явчихад тийм ээ. Дараа нь Чингис Бондыг баахан муулаад тэгээд Чингис Бондыг төлөх мөнгө аваачаад дахиад сумын төвд үр ашиггүй зарцуулалт хийж чинь хөрөнгө оруулалт байна гэх гээд. үнэхээр харамсалтай юм л энэ болоод байгаа. За дахиад нэг асуулт. Үйлдвэр дотоодын хэрэгцээг хангах хэмжээний үйлдвэрүүд байгуулъя. Аж ахуйн нэгжүүдийг дэмжих гэсэн. Цементийн үйлдвэр миний санаанд бол цементийн үйлдвэр байна. 2 цементийн үйлдвэр байна. МАК болон Монполимертийн үйлдвэрийг санхүүжүүлсэн. За өөр ямар зүйлсийг одоо санхүүжуулж чадав? Дотоодын хэрэгцээгээ хангадаггүй маа гэхэд боломжийн хэмжээнд ядаж өөрсдийнхөө аж ахуй нэгжийнхаа төвшөнд ингээд ашигтай ажиллах хэмжээний зүйл хийж чадав. Барилгын тал дээр юус 3 юм санхүүжүүлээ гэсэн. За. Тэгш улс 1000 юм байгаа юм чи. Нэгдүгээрт цемент гаднаас авахулж. Хоёрдугаарт арматурын төмөр байхгүй юу? Маш чухал байшин. Энд дахиад цаана бодлоготой байхгүй. Ягаад тэгэхээр ипотекийн зээл 17% байсныг 8 болгоод явж штэ. Тэгэхээр чин хүмүүс байшинд орох сонирхол нь нэмэгдээд тэр зээлэнд ороод ингээ хүмүүс байшинд савтуулна штэ. Байр савтуулах гэхээр чин гаднаас цементтэй зөөгөө гаднаас арматур аваад байвал байшин савны чүүн өндөр байж штэ. Энийг багасгах бодлого байхгүй цаана. Дандаа бодлого. За ингээ арматурын төмөр 3 дахь нь ингэсэн. Шил гэсэн. Тэгээ шилээ дотоод үйлдвэрлэдэг бол. Тэгээ шил хэрэггүй юм байна. Харин бид нар барилгын дүүргэгч материалууд хөөт бетон макийн блок гэх тийм ээ. Ийм юмыг дэмжих гэсэн. Ийм 3 юм дэмжигдсэн. Тэгээд тэр арматурын төмөр хийдэг дээр манай бэрн ингээд бүтлгүүтээд наад сануулж бид ихтэй баг хийчихэж байгаа байх гэж бодож байгаа. Эдгээр нэг нээлт мэлт хийгээл яваад байна лээ. Жидүү гэж байдгийг. За. Манайхан нөгөө нэг 17 онд бас буужигнуулсан. 7% хүүтэй зээлийг өөрснөө 3% болгож хусдаг зээл биш үү? Тэрний чинь бид нар харин эсрэгээр нь жидүүгийн санд 100 тэрбум төгрөг Чингис Бондоос өгч байсан. Тэрэнд бид нар оролцохгүй нөгөө жидүү өгдөг тэр журмаараа өгөөр. Тэрийгээр боссон өчнөө 100 үйлдвэр бий. Би одоо нэг очоод би бас олон үйлдвэрийн нээлтэн дээр очсон шүү дээ. Монголд шиг 30 үйлдвэр боссон тэгэхэд. Хэдэн тэрбум авсан ч гэсэн 2 тэрбум авсан л гэж. Би зээл өгдөг юм биш шүү дээ. Бид нар бол бодлого гаргаж тэр бодлогыг зөв хэрэгжүүлэхэд байгууллагад ажиллах хэрэгтэй. Хангалттай хэмжээний жидүү боссон. За том юм бол хүн ингээд үйлдвэр гэхлээр ингээд үйлдвэр хараад. Цахилгаан станц 4-р цахилгаан станцын чадлыг 123 мегаваттаар нэмэгдүүлсэн. 3-р цахилгаан станцын чадлыг 50 мегаваттаар нэмэгдүүлсэн. Ингээд 200 орчим мегаваттаар Монголын цахилгааны чадлыг нэмэгдүүлсэн. Энэ амгалан станц гэдэг нэг ороод энэ болохоор ялгаатай. Энэ болохоор цахилгаан үйлдвэрлэдэг байхгүй зөвхөн дулаан гаргана. Энэ өөрөө ямар чадaltaй вэ? Энэ өөрөө дарахныг бүрэн хангах дулааны станц гэсэн. Тэр үйлдвэр станцыг үйлдвэрлэх гэсэн үг шүү дээ. Энийг бид нар энд босгосон. Энийг хэдэн жил ярьсан гэж бодож байна? 20 жил ярьсан байл. За манай цахилгаан станц манай одоо эрчим хүчний ч юм уу энэ том төслүүд бол одоо 20-30 жилээр яригддаг явж өгдөг зүйл шүү дээ. Одоо хамгийн сүүлийн жишээ татвар цахилгаан станц. Хийчих болдог л байхгүй. За хөгжлийн банкнаас хоёулаа бондын гөр төлбөртэй холбоотой, дээрээс нь бондын зарцуулалттай холбоотой зүйлийг ярьслаа. Ер нь бол том төслүүд, том ажлууд бол хийгдсэн. Гэхдээ жижиг зарим зүйлсүүд дээр бол нуглаа гарсан байна. Түрүүн таны хэлдэг нөгөө дунд шатныхан дээр нуглаа байна. Нөгөө 888 төслийнх бүтлгүүцсэн өчнөө олон жишээ байна. Тэгэхээр хэрэгжилтэн дээр алдсан байна. За яг энэ үед одоо танаас үргэлжлүүлээд асуухт хэрвээ алтан уян гэдэг хүн 4 жилийн хугацаагаа дуусгаад засгийн газар ажилласан бол тэр арай өөр үр дүнтэй, арай өөр нөхцөл байдалтай. Сайн муу ямар их юм би мэдэхгүй. Зүйлсийг ярих байх. Одоо ингээд 2014 оны 11 сарын 20-доор алтан уян гэж хүний засгийн газар огцорч ирсэн. 2 жил гаруй ажилласны дараа. Огцорч ирсэн биш огцруулж ирсэн. За. Хөш за бас дахиад засгийн газрыг огцруулаг байхгүй юу? Ерхий сайдыг огцруулж ирсэн. Намайг огцруулж. Ерхий сайдыг огцруулчихаар танхим дагаад огцорч байгаа. Миний асуух гэдэг асуулт 2013 оноос хойш ер нь бол одоо тууштай энэ акц бол үргэлжилсэн. Ардчилсан намын дотроос ардын намын одоо юутэйгээр хүчний хамтралтайгаар
13 оноос хойш 90 жил гаруй явсны эцэст 14 оны 11 сард Алтан уяг гэдэг үнийг огцруулж ирсэн. Одоо 10 жил өнгөрцөн байна тийм ээ. 10 жилийн дараа энэ огцорсон шалтгаанаа та ер нь юу гэж харж байна? Өмнө нь бол та байр суурьд илэрхийлж байсан энэ зурж гин үү батлагдаж гин үү? Батлагдж байгаа шүү дээ. Нэг тийм хэдэн хулгайч төрийн толгойд гарцсан хэдэн хулгайч өөрснөө баяж байгалийн баялагийг цөлмөхийн тулд тэгэл Монгол нураас л байхгүй. Дахиад тодруулаа хэлээд өгөө. Ер нь одоо манай улс төрчд бол нэг юм байл. Өрсөлдөгч намнана. Энэ 90 80 бол цаашдаа яваад ингэх юм байна. Хоёрдугаарт энэ 90 миний үгийг дагахгүй байна. Тийм учраас энэнийг явуулна. Одоо өнөөдөр ардын нам дотор тийм байна шүү дээ. Ардын нам дотор дахиад тийм болцсон байна шүү дээ. Би гайхаад байгаа. Нэгдүгээрт нөгөө намынхаа өрсөлдөгч нарыг зайлуулна. Хоёрдугаарт өөрийнхөө нам доторх өөрсдөх өрсөлдөгчийг зайлуулна. Хийж л шүү дээ. Энэ ер нь явахгүй дээ. Энэ их буруу юм л хийгээд. Манай засгийн газар зайлуулах операцийг тэр акцийг танаа нам дотор хэн удирдсан? Аль. Одоо таныг сая бол манайхан гудамжинд цөөхөл байгаа юм чи чадахгүй л дээ. Тэрний намаагүй. Тий би өмнөх нууц биш шүү дээ. Элбэгд орж. За. Мягон биеийн кул тэгээд нөгөө намын дарга хоёр нийлж байгаад Алтан уягийг чи нийт бад хийнэ. Тэгэл нэг 6 саналаар бол огцруулсан шүү дээ. Та нэг ярилцлаганд элбэгд орж ерөнхийлөгч Алтан уяг өөрөө огцромоор байна гэсэн. Та ер нь яг тийм зүйл хийсэн юм уу илүү? Намайг огцруулаад орж ирсэн гэсэн. Элбэгээ нэг тэгж ярих харин би шүүхэд өгөөд зарга автсан шүү дээ. Худлаа хэлсэн гэдэг нь худлаа хэлсэн гэдгийг нотлоо шүүхтээр нотлуулад би ингээд өөрөө би яа шүү дээ. Энэ хүндээ ярьчих уу? Энэ хүндээ тэр олон нийт сонсож байгаа. Би үнэхээр ингээд нэг сайхан ажиллаад нэг 4 жил ястаа нэг ярилцуулчих дээ гэж бодож ирсэн байхгүй. Тэгээ намайг огцруулах ажиллагаа чинь чи 14-нд болоогүй. Бүр 13 оноос эхэлсэн. Ингээд шахаад, дарамтлаад ингээд намын дараагаа өг мөг гэхээр би үгүй ерөнхийлөгч минь би одоо юм хийчмээр ирсэн чинь миний асуудал биш. Ардчсан намын асуудал. Ард түмний итгэл байна. Тэг үдс тарсан байхгүй. Тэгээ яах вэ? 91-д эргээ харсан чинь төрөөжин чиний асуултанд гүйцэг хариулахад тэр Алтан уягтай биш. Энэ ардчилсан намын энэ зөв бодлогыг цаашаа зөв хэрэгжүүлээд явхад 4 жилийн дотор Монгол өөр болно. 4 жил шүү. Тэгж их олон жил яриад байх шаардлагач байхгүй юм байлээ. Юу хэрэгтэй гэж? Хулгайгаа зогсоох хэрэгтэй. Өрсөлдөгчөө шудраг усаар намдгийг зогсоох хэрэгтэй. Ард түмнээ гэсэн сэтгэлтэй байх хэрэгтэй. Ажил хийх чадвар зүтгэлтэй байх хэрэгтэй. Болоо. Мөнгө төгрөгэд их олон юм ярьдیں۔ Наадвалч идэж уугаад чи одоо тэр сонсож гин үү? Зөвхөн 5-7 гэхтэл хэдэн их найд байхгүй байгаа үст. Хооён үйл явцдаа анзаараад харахад Алтан уяг гэдэг хүний засгийн газар Алтан уяг гэдэг ерөнхий сайд огцорсны дараа 3 том үйл явц Монголд одоо улс төрд өрнөсөн. Эрдэнтийн 49%, 5-7-ог одоо 3 олон улсын компанитай хамтрах нэг процесс. За дээр нь Дубангэрэ. Тэгээ Дубангэрэ. Энэ 3 цогцороо байсан юм уу эсвэл энэ 3-ын зорилго байсан уу? Огцрох шалтгаан. Яагаад Алтан уягаас хий үгүй бол бойл гэдэг ч юм уу? Ийм зүйл явагдав. Ер нь бол оюут толгойтой холбоотой асуудал байсан. Шууд 5-7-гийн асуудал байсан. Эрдэнтийн асуудлыг надад бол шууд тулгаж байгаагүй. Яагаад гэвэл өөрөө элбэгд орж би мэднэгээ хэлсэн учраас та өөрөө мэдсэн юм гэж. Тийм надаас хол явж байгаа юм. Тэгвэл тэр процесс явж исэн байлаа. Мэдээж тэр чинь дараа нь засаг масхаар орох хэрэгтэй шүү дээ. Тэг дахиад нөгөө нөхрөл саад болно шүү дээ. Юу гэж бид нар ингээд гадаадаас Оросоос Эрдэнтийн 49%-ийг аваад засаг нь яах вэ гэдгийг шийддэг болохоос биш нэг компанид өгье гэдэг шийдвэр лавл би гаргахгүй. Их хурлаар оруулах хэрэгтэй. Хувьд зайлдах юм уу? Хувийн компаниудад нэмж оруулах юм уу? Нэг компани биш. Хувьд бас хувийг оруулж болно. Яг хувийг оруулж болохгүй гэж. Одоо 100% төрөө өмч бас хэд нөхдүүд идэж уугаал тэгэл дуусгачлаа. Энэ одоо ерөнхийлөгч би Эрдэнтийг аавна гэдэг ч юм уу. Ерөнхий сайд нь 5-7 дээр эрх мэдэлтэй байна гэдэг ч юм. Энийг юм одоо мэдээж эн чинь ил биш. Далд яригддаг зүйлс. Энэ зүйлээс алга болохын тулд энэ төрийн өмчтөр л тулгаа яваад байгаа шүү дээ. Энд л төрийн өмчтөр эрх мэдэлтэй байхын тулд үзэгнийхээ үзүүрээр
шийдвэр гаргахын тулд өрсөлдөөн яваад байна. Яг төрийн өмчгдийнхэн цааталд ер нь 2 3 орд газрууд л байна шүү дээ. Тэгэхээр энийг нэг олон нийтийн болгохын тулд ямар зүйл хийх ёстой вэ? Таны үед ямар бодлого ирж байна? Одоо энэ ардын намын үед ямар бодлогон дээр алдаад байна? Одоо юм шүү дээ. Цаг хугацаа бас их өнгөрсөн юм л да 10 жил биш үү те? 10 жил. 10 жилийн өмнө энэ мод Эрдэнэс 5-7-ыг тоодог амт байгаагүй. Эн чинь нөгөө элбүүдожныг Эрдэнтийг нэг тураалд орцсон гэж ярьсан шүү дээ. Тэрэн шиг бас өрөнд орцсон байсан. Одоо бодлоо. Одоо эдгээр хэдэн их наядаа хулгай ярьж байхад бидний үед 5-7 чинь 350 сая доллараар яаж төлөх вэ гэдэг бодлоо. Тэглүү Чалкагийн өрдөө байсан. Тий. Тэгээ яасан гэж Чингис Монгоос 200 сая билүү доллар өгөөд нөгөө ганцхан цанх байсан. Тэрнээс нь ухаарл Чалка авчдаг байхгүй. Тэгээ Батцуур маань ирээд одоо яах вэ гэсэн. Та 10 ухаан сийл ямар арга байна оруулаад тэр засаг дээр гэсэн чинь нөгөө талын ухыг гээд ойлгосноо. Тэр гэрэг тэгж хийсэн мэт энэ нэг ухаал эндээс гарсан бүх нүүрс цанхаас гэж байгаа дийт байсан. Баруун зүүн гэдэг идгийг андуураад идгийг аль цанхиж байсан. Тэрний нүүрс бүгд тэднийх. Тэгэхээр нөгөө цанхыг ухахгүй. Тэгж нэг хэд $3 болоод нөгөө Чалкотой хийцэн гэрээний үнэ $70 байснаа 30-20 хэд рүү ороод ийм хүнд үед хэн ямар мэдэх тухай хэн ямар $5 сонирхох тухай байх вэ? Алтан үе гэдэг үнийг огцруулсан. Огцруулсны дараа та өрөөндөө мэдээлэл хийж ирснийг санаж байна. Энэ засгийн газар намайг огцруулахын эсрэг явсан нэг ч хүнийг сайд болохгүй, ерөнхий сайд эднэр дэвшүүлэхгүй гэдэг мэдээлэл хийжсэн. Сайхан бэлэг гэдэг хүнийг яагаад ерөнхий сайд эднэр дэвшүүлсэн? Илүүд оржил дэвшүүлсэн шүү дээ. Тийм айхтар хараад дэлгэргүй ерөнхийлөгчөөсөө тийм яг намайг огцруулчих чинь би чи бас хүч тамиргүй болчихно үсттэй. За. Тэгэхээр одоо тэр нөхрийн чи өөдөөс ганц зур гэдэг амт байхгүй болсон юм чинь тэгэл өөрийнхөө бүх юмыг тэр гардын намтай хамтарсан засаг байгуулсан шүү дээ. Тэгсэн. 8 сар орчим ажилласан. Бүгд би мартсан шүү дээ. Алтуугийг огцруулаад засаг нь явуулаа. Одоо тэгээд ерөнхий сайдын хинээр тавих засгийн хинээр байгуулах нь илүү дөржил асуудал болсон шүү. За яг энэ институттай холбоотой асуудлыг би дараа нь асуу. Тэр нэмэд нэг асуулт байна. Намын дарга та яагаад салгасан бэ? Тэр бол надад их сонирхолтой байгаа. Ерөнхий сайд намын дарга хоёр нэг байжж тэнд бол эрх мэдэл явна. Тэнд улс төрийн шийдвэрүүд гаргана. Улс төрийн одоо бэр гэж ярьдаг шүү дээ. Ийм байна. За лагоогоо би тэрний чинь салгахгүй гэж 2 жил үзэлцсэн. Намайг намын дарга өгчөөд ерөнхий сайдаар ажиллаа хийх хэрэг. Таныг намын дарга өгч гэж ирсэн юм уу? Тэгэхээр тийм байхгүй гэд харин намайг огцорсны дараа манай намын дарга ерөнхий сайд 2 өөр хүн болоо өстэй. Нэг нь сайхан нэг дарга очсон. Алтуугийг алиалныг хийжсэн. Яагаад би өгөхгүй хийгээд ирсэн гэхээр өгч юм бол ингээд эрх мэдлийг 2 хуваагаад элбэгдээс тэнд байсан 3 хуваагаад за бутан удаа болно. Юу ажил хийх 3 амтны хэрүүл болно гэж өгөхгүй байсан. Огцорсныхаа дараа тийм байсан. Дараа нь бас манайх намайг буруутгах. Би бас буруу юм хийсэн байж байна. Та яах гэж намын дарга өгсөн бэ? Би ерөнхий сайдаас намайг огцруулж шүү дээ. Тэгсэн мөртлөө би намын дарга байсан байхгүй. Тэгсэн чинь тэр үед чи Алтан гац гэдэг фракцид нам дотроо олонх байсан хүчтэй байсан шүү дээ. Намайг яах гэж намын дарга өгсөн бэ гэж асуудаг байхгүй. Харин өгөхгүй байх боломж байсан л гэдэг юм л да. Тэгэхээр би итгэл үнэмшлийнхээ төлөө намын дарга өгсөн. Ямар итгэл үнэмшил вэ? Нөгөө ерөнхийлөгчийн дуудаад за одоо намын дарга та нар ингэ зовлон бас мэдэхгүй байна. Намын дарга олон хулаагүй ч гэсэн олуулаа болцсон байгаа шүү дээ. Манай 34. Тэр намын дарга нөгөөдөлтэй гэрээ хилцээр хий засаг байгуулах гинэ. Тэгэхээр алтуугийн тэр огцорсон ч гэсэн өөрөө нэг дараачийн засгийг байгуулах хүн болчиход байгаа биз? За. Ойлгосноо. Би намын дарга болчиход шүү дээ. Тэгээд тэгдэг юм өгсөн чинь ардын намтай байгуулдаг байхгүй. Тэгэхээр тийм юм байхгүй. Тэгвэл би өргөдлөө бичиж өгье. Ингэж л явсан. Тэгээд та өгч гисэн юм. Би ер нь тийм одоо тийм зарчмын эсрэг юм хийж үзээгүй өнөөдөр хүртэл. Би зарчимтай байхгүй яах гэсэн бэ? Тэр үед ардын намтай хамтран засаг байгуулсан бол ажил хийлгэхгүй байхгүй. Тэгээд сайхан бэлэг хамтран байгуулсан биз дээ. 10 сар болов уу хаяад гарсан. Сонгуулийн бэлтгэл хийгээд хайчих гарсан. Тэр бол улс төрийн нөхцөл байдлаар одоо ингэж магадгүй өөр нам байсан ч хаяад гарах ч юм уу тийм нөхцөлөөс танах ч гэсэн хаяад гарч ирсэн. Өмнөх хамтрал дээрээ танах хаяа гарч ирсэн 1-р сард. Тэгсэн 1 сард гарсан. 1 сард гарсан. Яг 8-1-2-ийн хооронд зөрөө. Миний асуух гэдэг асуулт. 2012 онд Алтан үе гэдэг хүн олон болж орж ирчээд энэ засгийн газрыг яагаад тэр 2
нам тэр шударгаас ивсэлтэй байгуулсан. Энэ дунд чи ингээд сайд нарын дунд ч үйл ойлголцол байсан. Дээрээс нь нөгөө бас нэг юм ажил хийх хүчин чармаалтын хувьд бас алдаа оноонод байсан. Магадгүй ихэндээ хамт байсан бол танаа засаг доктортой байх 3 жил магадгүй явах байсан. Ардын намт. Энэ хоёр сонголтоос яагаад та хамгийн анхны засгаа байгуулахдаа хамтарсан засгийг ардын намыг сонгоогүй нөгөө хэдийг сонгосон юм? Тий. Яагаад тэр шудраг өсөн сонгосыг гэхээр ардын намтай хамтарчвал би ямар ч шинжил хийж чадахгүй. Ойлгож байна уу? Наадах түүхий чинь элбэгдөрж харуулсан байхгүй. 2004 онд элбэгдөрж ерөнхий сайд болоод засгийн газарт ардын намынхаа олонх болоод тэгсэн. тэгээд ажиллаа жаахан явж байгаа л нэг өдөр тонгороо шидчихэж байгаа үстэй. Инх бол ерөнхий сайд гэсэн. Тэгэхээр би ч бас нөгөө зовлон жаргал дунд дүрн явцсан. Дээр нь ардын нам болвол бас юм том хүчтэй. Бүх аймагуудад ингээд өхөнтэй ингээд. Тэгэхээр ардын нам арчилсан намтай хамтарчаад би ерөнхий сайд хийгээд явхад манай арчилсан намын бодлого хэзээ ч хэрэгжихгүй. Яагаад вэ? Дунд доод чатанд очиод бүгд нурна. Яагаад гэвэл хоёр том өрсөлдөгч хүчнэ. Дараагийн сонгуулаа бодно. Дараагийн сонгуулаа бодно ажил болохгүй. Тийм учраас шударгаас эвсэл бол тэгж их том бэхжээгүй. Тэгэхээр эднийхтэй хамтарчхад бол доотлолд бол эсрэг үүсэл баг та. Бид тэр ингээд ажлаа явуулчих болох юм байна. Тэр нь ч зөв болсон гэдэг нь батлагдсан шүү дээ. Батлагдсан уу? Би бол эсрэг юм шиг санагдсан. Зүгээр чи 4 жил ерөнхий сайд хийдэг юм эсвэл нэлээд жаахан ерөнхий сайдын суудлын дуртай болвол тэднийхтэй нийлээд явах байх. Яг ажиллаж үр дүн гаргах байх л та. Унаад явчихор чинь хэцүү болж. Энд дээр нэг асуулт байна. Таныг огцруулах санал хураалтыг би айгуу дод санаж байна. 6 гишүүн 6 хүний саналаар үлээ. Тэгсэн. Дээрээс нь тэнд нэг сонирхолтой юм байсан. Танаа намын зарим гишүүд тэр хуралд оролцоогүй. Орж ирж одоо хамгаалах конопт арах хэвээр одоо намынх нь засгийн газар байна шүү дээ. Намынх нь дарга, намынх нь ерөнхий сайд. Энд ингээд ямар нэгэн тэр нөгөө таны яриад байдаг хонгидл юм байсан юм шиг. Миний сонсноор зарим нэг хүмүүсийнх нь хатуу хамаатас хаад ингээд барай хийцэн байсан гэдэг ч юм иймэрхүү яриа байдаг л билээ. Ер нь үнэн шүү дээ. Тэд нар Алтуй гэдэг хүнийг огцруулахад бол бүх юм хийсэн шүү дээ. Одоо наадах чинь хурцаас асуул их сайн хэлэх байх. Би яг хэн хэнийг яаж барьцаалсан юм бэ? Ер нь их олон хүний барьцаалсан. За би хамгийн энгийн юм хэлчихв. За их хурлын гишүүн за дүүрч орж ирэхгүй зүхтаагаад юм уу тийм ээ? Хамгаалахгүй хайж. Сайд нь. Манай засгийн газрын 2 сайд орж ирээгүй шүү дээ. Орж ирээгүй гэдэг нь тэр өөрөөсөө орж ирэхгүй гээгүй байх л та. Бас л ингээл бариад үлдсэн байхгүй. Эрдэнэ улаан сайд 2 орж ирээ. Ган 2 3. Жишээ нь засгийн газрын 3 гишүүнийг оруулахгүйгээр ерөнхий сайдыг нөхцруулах саналыг тэр үед тэд нар хурааж чадчихлээсэн байхгүй. Асар хүчтэй байсан байгаа үст. Нөгөө хууль хэлэлцэх бүх байгууллагын ингэчлэр чинь одоо ч бас тийм түүх харагдах гэдэг. Тэгэхээр их хурлын гишүүч хин ч биш болдог байхгүй. Би тэр түүхэж ярьдаг штэ зөндөө ярьсан штэ. Гэтэ тэр засгийн газар огцруулах тэр болог өөр асуудал төр болсон. Дүүгийн аваа шоронд хийчихэд тэгээ нөгөө орж иж конофод орно гэсэн чинь алгуулсан яасмэ гэж. Намайг ороо конофт харуул манай дүү дахиад шоронд хий. Одоо тэгтээ энэ байдал дээрдсэн юм уу та би эргэлзээ. Одоо тэгээ өнгөрсөн юм чи та хэлдэ саяын тэр дүүгийн авч хийчихэд гэдэг чинь Дэмбэрл гişүн үстэй. Тийм шүү дээ. Гэхдээ би тэнийг зөндөө хэлээд дахин үлэглээд яах вэ гэж хэлэхгүй л. За ингээд засгийн газар огцруулах процесс Алтуй гэдэг хүнийг ерөнхийд нь нус төр дээр эвгүй байдлаар тонгорчлоо. За Алтуй гэдэг хүн дараагийн сонгуульд нь ороод өөр унчлаа. Тэг би даагаад явах шалтгаан нь юу вэ? Бүр би даах хэмжээнд хүрэх. Хаалаагүй юу? 16 онд бол би намаас нэр дэвш унцсан. 20 онд би даасан. 20 онд би даах би юу гэж ирнэ арчсан намаас гарч би даах нэхвдээ. Би намын чинь их сургуулийн багш байхдаа байгуулсан баг. Та би даагаад нэр дэвшээд би даагчаар орж ирсэн мэт. Тэгсэн. Би тэрийг яагаад тэгж би юм процесс хийсэн бэ? Яагаад гэсэн гэхээр намаас хасцсан байхгүй. Эрдэнэ. Тэгээ би Эрдэнэг би бас итгэхгүй байхгүй. Яг өндөө намаас хасна гэж байж болох. Тэгээ би бичиг өгдөг байхгүй нөгөө сонгуульд нэр дэвшихэд бол. За. Сонгуульд намаас нэр дэвшүүлэх нь үү гэдэг ингээд бичиг өгөөд намаас хасцсан гэдэг юм. Өний юм худлаа юм уу? Бичиг өгсөн чинь. Тэгсэн шүү дээ хасцсан гэсэн бичиг гэсэн. Энд чи юу гэсэн үг? Намаас дэвшүүлэхгүй. Алтуйг намаас дэвшүүл гарчихсан. Тэгэхээр бие даагаад дахиад улс төрөөс арчигдл гэдэг ийм л тооцоо хийсэн. Асуулт. Хин
таныг тэр нам руу дахиж байгаа дахиад улс төрд гараад ирэхийг нь болвол дахиад хэлбэгт орж уу? Эсвэл эрдэнэ юм уу? Гол тоглогч том мөнгөтэй болсон хүн чинь илвгэ шүү дээ. Одоо ер нь та хоёр харилцаатай гоё. Одоо та нам руу буцаа орсон байл шүү дээ. Тэгсэн. Одоо ер нь харилцаатай байна уу? Хинтээ. Илбэгт орж идэг хүнтэй. Одоо нам ам дээрээ таарч байна. Гүг энэ илвэдэж Монгол байд юм уу? Би мэдэхгүй. Сүүлийн үед одоо намынхаа хуралд ер нь хизээ оролцсон. Намын хуралдаа. Бүлгийн хурал уу? Намын хурал шүү, бүлгийн биш. Би намын хуралд ороогүй. Ороогүй байна. Намаараа ер нь ажилч юм уу очиж арга хэмжээнд оров. Би бас төдийлнийх оролцохгүй байгаа. Би бол юу гэж харж байгаа вэ гэхээр би хурал дээр өөрийнхөө одоо намынхаа үн цэнтэй зүйлийн төлөө байр суурь илэрхийлэх нь зөв юм байна. Тэнд очиж одоо манай хурлууд чинь бол нэг тийм л даргал сонгох хурал болж штэ. Энэ яг бид нар анх намууд байгуулагдаж явах тийм л юм хийдэг байсан. Толгоогоор оролдоно гэдэг нь бид нар зохион байгуулалтаараа л оролдоод байдаг байхгүй. Одоо тэнд нэг 5 дарга сонгочих, нэг 10 дарга сонгочих. Гэтэл бид нар манай арчсан үн цэнтэй зүйл чинь өдөр бүхэн зөрчигдөж штэ их хурал дээр монголчуудын амьдрал дээр. Тийм ээ? Одоо машины чинь тэгэн төдөр торгон за одоо чи энэ хаваар явж болохгүй тэгвэл тэгнэ. Энэ дээр яагаад бид дуурдаг юм бэ л гээд би тэнд хэрэлдэж суусан дуруу хийж байгаа. Энд үгээ хэлэх нь зөв. Тэгжээж би нөгөө манай гişүүд гэдэг юм уу манай намынхан бас байр суурин дээр байна гэдгийг ядаж хитгэн хүн ч гэсэн нотчих хэвээр л гэж. Бүлгийнхаа үйл ажиллагаанд тэр бол чинь саяхан бүлгийн даргатайгаа бас зөрчилдөөл багш байлаа шүү дээ. Би ер нь хүнтэй зөрчилдөггүй. Ихээрвэл би хэлбэг дуршдаас зөрчилдөөгүй. Би ганцхан өөрийнхөө бодсон байр суурин дээр зөв гэж бодсон байр суурин дээр олон хүний талд байх байр суурин дээр л байдаг. Би сая ер нь зөрчилсөн байхгүй. Ер нь би таны хэлцээ үгэн дээр жоохон эмзэглэл хэлээ. Эмзэглэл хэлээг. Ер нь би бас хэлнэ шүү дээ. Би ч бас олон жил ингээд наад цаана хажууд нь байдсан. Би бол юу гэж хэлж байгаа вэ гэхээр бүлгийн ажиллагааг идэвхтэй болгомоор байна. Наачаараа бүлэг юу хийдэг гэхээр энэ орж ирж байгаа асуудал боловсруулаад өөрсдөө санал бодлыг хэлээд одоо бүгдээрээ ингээд санал бодлоо уралдуулад энэ болохгүй байна гэдээ бүр болохгүй болвол олон нийт рүү гарч хэлээд бүр болохгүй болвол хурал аяад тийм ээ. Ингэж ажилдаг байхгүй юу л гэж би хэлж байгаа. Тийм. Бүлэг зураг хүчний бүлэг хэрхэн яаж ажилладаг 2012-нд бол бид бүгдээрээ харсан шүү дээ. Тэгээ хэлэхээр зарим хүмүүс яхан дургуун хөрдөг байлаа. Энэ нэг юм хөгшөрч яваа юм одоо бас олон юм ярьлал гэдэг байлаа. Тэрээс изээ гарахын бэлгэцсэн. Гэтэл бид нар чинь идэвхтэй ажилламаар байна шүү дээ. Эний чинь алтан хүсэж байгаа ш. Олон нийт хүсэж байгаа шүү дээ. Одоо манайх ингээл 10 хэд үлэх нэ. 10 хэдэн хүний хүч тамир гэдэг чинь бүлэг гэдэг юмны чинь хүч тамир илүү байх. Бүлэг сайн байх хэрэгтэй. Бүлгийн хүч илүү. Цаана байгаа арчилсан нам гэдгийн хүч тамир ямар мундаг вэ? Манай намын гişүүд гэдэг чинь тэр 90 оноос хойш энэ зовлон жаргал дундуур явцсан. Тэгээ хамгийн гол нь хөдөөдөө манайх илүү хэлмэгддэг байхгүй юу? Хөдөө чинь илүү хүс төрждөө шүү дээ. Зөөгөл учраас энэ лагаа тэгэн лагаа ихнэр нь тэгэн алтан тэгэн бүгд мэддэг болохоор. Тэгэхээр манай намынхан бол би байр суурьндээ байна гэдэгт итгэлтэй байгаа. Энэ дээшлэхээрээ яах биш болчихно. За намтай холбоотой хоёулын 2 асуулт асуух. Дараагийн сонгуульд намаасаа нэр дэвшин. Хаа нэр дэвшин? Би одоо ямар намаас хөвчсөн биш буцаагаад сэргээсэн байхгүй. Юу яж илээ? Бүх хүмүүсээ буцаагаад авах юм санаагаар дарах хэлж байна. Том бүсчсэн энэ том дөрөгтэй хаа нэр дэвших гэж. Би юу? За энд бол дахиад алтан үй гэдэг хүний сонирхол байхгүй. За. Би нэг лагооныг мэлж. За. Ардын нам хүртэл надтай тэгж харьцсан 4 жил. Тойрог дээр мөнгө тавилаач. Би уг нь тэр Эрдэнэтийн ард түмний төлөөний хэдэн дөрөв тавигдаж юм хийвэл зүгээр байгааз. Уг нь зүгээр юмсан. Та тавигдаж хамиг боох гэдэг байгаа байхгүй. Авчгаар чимэг болох гэдэг. Тэгэхээр би тэггүй. Би тэгж чаддгүй маа. Та нар уг нь Эрдэнэт дижитал Эрдэнэт хөтөлбөр эхлүүлсэн байхгүй би. Тэгээ овоо хэдэн төгрөг тавиа явж ирсэн. Бүгдээ хасаа хийсэн. Тэрнээс хойш би нөхдүүд юу гэж хэлсэн хэрэг. Та нараас болж Эрдэнэтийн ард түмэнд хохирж байгаа шүү. Тэгвэл би та нарыг тойрог дээр хэдэн төгрөг тавьж хэлэхгүй шүү. Би одоо ингэ 4 жил дуусч байгаа үст. Дуусч байна. Би нэг төгрөг шүү. 6 сар байгаа. Тэгвэл би юутайгаа үлдсэн гэж Эрдэнэтийн намайг уучлаарай. Би үг хэлэх хэрэгтэй үлдсэн шүү. Үг хэлэх эрхчлөө гэдэг ийм их үн цэнтэй болсон байна. Мөнгөөр бодвол одоо хэдэн эдгээр чинь 3 4 гэж ярьдгийг 10 хэд 20 тэрүүн төгрөг нөтөл шүү дээ. Тэг хүмүүс яагаад үг болчиход байгаа бэ? Дахиад түрүүн эхлээд хоёулаа нэг юм асуусан шүү дээ.
Яагаад хэвлэл ингэ дууг болчдөг. За ингээл талдаа л хэдүүлээ юм бодох хэвээр. Асуулт. Засах хэвээр. Тойргоо та ер нь бодож гин үү? Одоо тойрог байна уу? Увсаа. Тойрог бол юм байхгүй юу? Энэ миний сонирхол биш. Би дахиж их хурлын гишүүн болох миний амьдралын хүсэл мөрөөдөл бас биш. А миний амьдралын хүсэл мөрөөдөл бол Монгол маань ардчилсан маягийн байгаасаа билээ. Ардчилсан тэр 90 онд тэр олон монголчуудын хүсэл эрмэлзлээр босч исэн бий болж исэн энэ юм маань цаашаа үргэлжлэсэ билээ. Тэрэнд нь би ардчилсан намд хаан баймаар байна тэр нэг л хий. Хаана хэрэгтэй тийм. Тэг хаана би хэрэгтэй байна. Одоо та ардчилсан намын гишүүд намайг хаана хэрэгтэй гэж үзнэ тэр нэг л. А түрүүчийнх нь ирж илээ над дээр. Манай эндээс твшиж би тэгэхээр хэдүүл ингэж ярихгүй. Манай нам ингэ бодлого гаргах хэрэгтэй. Тэгэд хаана хэрэгтэйг нь би тэнд чинь бэлэн бэ. Нөгөө Хурлаатар сайттай зөрчилдөөж гэх юм уу? Та хоёр санаа оноо нийлэхгүй байгаа ч юм уу? Сүүлийн үед танаас ч Хурлаатар гэдэг үг гардаг болж Хурлаатар сайд ч гэсэн Алтан уяг гэдэг зүйлийг хэлж байна. Тэгээд Чадалтай аавын хүүхэд манай тойрог дээр ирээд өрсөлдөөрөө гэсэн. Хэрвээ боломж нь олдвол тийш очиод увстаа очиод үзчих юм байна штэ. Ер нь би нөхөнд нэг юм ярихад би Монгол улсын төсвийг хэрхэн буруу зарцуулж байгаа тухай, ирээдүйн өв санг хэрхэн идэж байгаа тухай, төсвийн докторжуулалтын санг шууд төсвийн цоорхоо нөхөж байгаа гэд би ийм бодлогын асуудлаар шүүмжил хэлэхээр миний өөдөөс Хурлаатар юу гэж яриад байгаа вэхээр надтай очиод өрсөлдөж байгаа. Би хулгайчтай бас өрсөлдмөрөг байгаа. Уг нь ард түмэн дээр хулгайчийг дахин сонгох байх хэрэгтэй болохоос биш. Би хаана өрсөлдөх бол Хурлаатарын сонирхлын асуудал биш. Тэр байтугай би хаана өрсөлдөх бол Алтан уягийн сонирхлын асуудал биш болчиход шүү. Би тэр хүсэл мөрөөдөлтөд хүлэхийн тулд тэр миний хүсэл мөрөөдөл биш. Монголчуудын хүсэл мөрөөдөл байхгүй. Ардчлалын хүсэл мөрөөдөл бас мөн байхгүй. Тэрний тулд би хаана хэрэгтэй байна тэнд чил дэвшээ гэж шүү. Хэрүүл хийгээл нэг 2-1 амтан тэгээ дэвшээд явж яадаг. Миний тийм цаг үе дууссан. Харин миний тэр цаг үе бол дууссан. Би одоо өшөө их юм хийх ёстой. Бодлогын төвшөнд өөрчлөлт. Бодлогын төвшөнд өөрчлөлт хийх ёстой. Тэр хийж эхлүүлж ирсэн ардчилсан намын тэр одоо чухал бодлогуудыг бид хэрэгжүүлэх ёстой. Хэрэгжүүлэхүүц дайчин давшин ажилламаар байгаа байхгүй. Сонгуульд ялах гэж ажилламаар байгаа байхгүй юу? За асуулт. Тэгээ сонгуульд даган баясах гэж биш. Би одоо тэгээ хэлчихээр л зарим нь надтай муудалцаад идэг. Яг уу. За асуулт. Ардчилсан нам дараагийн сонгуул дээр ямар нэгэн байдлаар амжилттай оролцохгүй болвол ардчлалд за дээрэс нь Монголын намын тогтолцоонд их тийм сөрөг үр дүн авчрах гэдэг. За нэг нам 3 дараалж ядлаа гэвэл та бол сайн мэдж байгаа. Онлынхаа хувьд бол ингээд нэг намын засаглалтаа олон намын боловч гэдэг боловч нэг намын засаглалтаа ийм улс орны хэв шинж рүү орох гээд байна. Энэ хэрээр одоо та орон нутагт байгаа жирийн намын гишүүд дүүрэгт ажиллаж байгаа жирийн намын гишүүд чинь ер нь тэгээд ажил төрөл хэцүүтэй нам ялгдахаар хэцүүлээдэг шүү дээ. Одоо ийм байдал руу орох чинь. 24 оны яг энэ удаагийн сонгуульд ардчилсан нам ороод амжилт гаргаж чадхаар байна уу? Одоогийн ардчилсан намын одоо нэг тийм үл ойлголцын дараах энэ бүрдлийн луугаан төмөр даргын ажиллаж байгаа энэ арга барил ардчилсан намын үйл ажиллагааг та ер нь юу гэж дүгнэх вэ? Яг үнэ хэлэхэд бол миний санаанд хүрэхгүй байна. Би өөрөө нэг юм бас тэр миний дутагдлч юм мэдхээ ч гэдэг. Дайчин давшингуу болохгүй байгаа мыг болохгүй байна гэж хэлдэ. Болж байгаа мыг бас болж байна гэж хэлдэ. Тэгэл ингээ байгаа ч юм бэ, байхгүй ч юм бэ. Би одоо сая улаан цай бас нэг ганц шүүмжид хэлчихье. За. Сая одын тойрог томсгоно гэдэг чинь бол Монголын хувь зайны том асуудал байхгүй юу? Сонгуулийн хууль гэдэгтээ энд үүсэж байгаа. Тэн дээр одоо ингээд энэ 3 намын дараа хэв санааны нэгдэлтэй гарч ирдэг нь яаж байгаа юм бол тоо. Манай нам дээр хилцүүлэг явах хэрэгтэй байхгүй юу? Ингэж хувааж болж байгаа юм уу? Тэр аймагуудыг ингээд бүлэглээд ингээд тэгснэ нийслэл дээр ингээд 3 жижигхэн дүүргийг нэгтгэхэд 40 хэдэн мянган хүнээс 2 хүн гарна гэдэг ингээд бичиж болж байгаа юм. Яагаад хилцүүлэг хийхгүй байгаа юм бэ гэж байгаа юм. Би буруу зөвхөн тухай яриаггүй шүү дээ. Хилцүүлэг хийгээд манай хөдөөний гишүүд итгэдэг байхгүй юу? Аймаг орон нутгийн гишүүд энэ болон тэр нь болохгүй тэгвэл ингэж нэгэд ингээд олон юм хэлдэг их мундаг. Яагаад энийг хийхгүйгээр 3 нөхөр гачаад ингээд бид нар одоо энийг дэмжиж ийн гэдээ ингээд хэлээд хөл баталчихж байгаа. Өөрийн чинь хэлээд байгаа одоо ардчилсан нам 2024 оны сонгуул ялагдвал нэг намын тогтолцоо үүснэ биш. Өнөөдөр баг үүссэн биш үү гэж би хэлэх гэж байгаа.
баг үүссэн юм шүү. Манай намайг одоо шуудаа хэлэхэд хэцүү юм. Гэхдээ манай нам яагаад өдөрлөгөнд ороод яваад байгаа. Манай нам биш л да манай намын өдөрлөг. Тэр хитгэн үнэ. Манай намын 99% яг байдагтай байлаа бидний мэдж байгаа. Одоо тэр хөдөө орон нутаг аймаг одоо саяын сонгуулийн тойрог хөөсөө дараа тэр над руу ингээ бичиж байгаа ярьж байгаа зарим нь загнаж байгаа энэ төр бол ийм ба. Загнад шүү дээ бас намайг. Юугаа хийгээ суугаад байгаа юм бэ? Энийг ингээ хэлээд өгөл тээ тэрийг ингээ хэлээ. Зүг баггүй. Өнгөрсөн хугацаанд ингээд олон дарга нар тавилаа. За яг хөө энэ бол ингээд нэг юм ивэ олж чадаагүй 2 3 жил ингээд ороо бусгаа явж ирсэн энэ төгсөл байдлаасаа гарахын тулд нэг юм нэгдмэл байдалд орохын тулд дарга нар нэг эмхлэн зохион байгуулах ажил явуулж байна. Би энийг бас нэг талдаа зөв гэж харж байна. А хоёрд энэ дээр нэг зүйл ажиглагтаад. Өнгөрсөн хугацаанд ардсан нам дээр гарсан хамгийн том одоо энэ нэг үйл ойлголцолын хамгийн гол сэдэв бол Элбэгдорж Батулга гэдэг хоёр хүн энэ нам дээр хинэн эрх мэдлээ зонхлох вэ гэдэг зүйл явж ирсэн. Одоо ингээд энэ томилгоонуудыг харахад нийслэлийн намын дарга энэ орон нутаг дүүрэг аймагуудын намын дарга нарын одоо нийт эзлэх хөв за ардсан залуучуудын холбоо гэд ингээ харахаар Жинка Батлага гэдэг хүн ардсан нам дээр ерөнхийдөө эрх мэдлийг аваад байна. Сая хүртэл ардсан намын хөтөлгөөд хөрөнгө оруулалтын хууль дээр улс төрийн акц хийж чадлаа. Энийг та ер нь юу гэж харж байна? Би бол одоо тэр Элбэг Батулгын хоёрын зөрчилөөс болж ардсан нам гэсэн гэж харахгүй байгаа. За. Ер нь юунаас болсон гэхээр ардчилсан намын тогсоом болсон зарим нэг хүмүүс тэдний гар хөлөөр ардчилсан нам хууж гэн болсон. Одоо ингэ дүгнэлт энэ хожим түүх ингээд бас яг учраас хүн өөрийнхөө дүгнэлтийг хэлэх хэрэгтэй. Би өөрийнхөө дүгнэлтийг тэгж л хэлдэг. Одоо манайхны чи ингэж байгаа шүү дээ. Та нар миний хил амаа болоод ингээд нэг цэгцрээд гэ. Цэгслэхгүй байгаа юм чи уулаас зориуд. Цэгслэхгүй байх бодлого яваад шүү дээ. Хин хаанаас өрсөлдөгч хүчнээс чинь. Улаан цайм явж шүү дээ. Эннийг тэгээ хэлчих амттай болтохгүй шүү дээ. өрсөлдөгч хүчнийхээ тэр бодлогод орж байгаа нь тэгэл буруу л та. Танаа намын дараагсан тийм яриад л энэ бол тэгэл өөрийнх нь буруу. Танаа намынх нь буруу. Нам хизээ хүчтэй байдгийг нам өөрийн гэсэн бодлогоо гаргаж тавиад тэрнийгээ ярих хэрэгтэй. Тэр бодлого нь ардын намын бодлоготой зарим үед таарч болно. Тэг. Зарим үед бол бүр эсрэг байж болно. Би ийм л юм хүсэж байгаа байхгүй. Миний түрүүний асуулт. Одоо шинэ шинэ гэж одоо хэлгэн ч удаа хааш. Ардсан намын дахин одоо ингэж нэгдэж зохион байгуулалтанд ороод өрсөлдөөнд орох гэж байгаа энэ үйл явц дээр эрх мэдлийн хувьд бол Батулга гэдэг хүн дийлэх байна гэж танаа намынхан шүүмжлээд эхэлчлээ. Энэ нөхцөлүүдийг та ер нь юу гэж харж байгаа вэ? Би юу гэж харж байгаа вэ гэхээр Батулгын дийлэнх байна, ган төмрийн дийлэнх байна ингэж ярих чи удаасаа буруу. За. Бидэрт нэг үн цэнтэй зүйл байгаа. Одоо наадах чи ярихаар л ингээл нэг эргүү юмнууд ингээл хэрэлдэл яваад байдаг. Ямар хэрэгтэй юм бэ? Ардын нам чинь бидний тэнийг сонсохгүйгээр том бодлогын асуудлуудаар чинь улс орны чинь хэмжээний асуудлаар ард түмний чинь ах хамжиргааны чиглэлийн асуудлуудаар зөв буруу янз бүрийн шийдвэр гаргадаг шүү дээ. Гэхдээ энэ дээр нэгдэжтэй. Саяны хөрөнгө оруулалтын асуудлаар Батулгын зохион байгуулсан уу, хэн зохион байгуулсан тэр сонирн биш. Буруу гэж бол бурууга ардчсан зохион байгуулах гэсэн. Би Батулга зохион байгуулсан гэж хараагүй шүү дээ. Ардчсан зохион байгуулж хэлж харж байгаа шүү дээ. Андамарт би нэг юм хэлдэг юм өнөөдөр хүртэл. Ягаад гэвэл бас ингээд нөгөө цаа талын баахан тоглоом яваад тэгээд нэг овоон ганц нэг тамга тэмдэлтэй болоод ингээд манай намын гişүүч гэсэн чаваас за одоо хинчээс яах вэ? Тэгээд нэг юм хөөрхөөс минь нэг юм эвлж байгаа биш шүү. Нэг ингээд нэг юм бөөгнөрөд ингээд нэг тамга тэмдэгээ ингээд дайсанд булаалгачихсан байж байгаад олж аваад ингэж байгаа гэд би юм хэлэхгүй байгаа байхгүй. Энэ эднэрийн даган баястыг үхэнц дорой байдлыг дэмжиж байгаа гэсэн үг биш. Шал хоёр ойлголт. Та 2017 оноос 2019 оны хэдэн сар хүртэл ер нь ерөнхийлөгч Батулгын зөвлөхөр ажилласан? Хичээл гараа ажилласан. 19 онд таныг болсон гэдэг юм дээр чинь таны намтар дээр байсан. Гэхдээ ер нь тэр их аягүй сонирхол явуулсан шүү дээ. За эхний асуулт. Ер нь яагаад зөвлөхөр болсон юм? Зөвлөхөр ажиллах болсон юм. За. Хангилдуулах гад тэгээд нэг хамгаалт хэрэгтэй байсан үгүй. Зарим нь ингэдэг. Энэ муу ёстой энэ Батулгын зөвлөх хөлжөөж шоронгоос мултарсан шүү дээ гэж. Мэ гэж хэлмэд үү. За тэр хамаагүй тэр нэг жижиг асуудал байхгүй. Хүн чинь тэгдэг юм байл шүү дээ. Би тэгж хараамаа хойхолж ямар гинт хэрэгтэй хийцсэн бол тэгж явахсан. Ер нь яасан гэхээр Батулга Мягмыг хөлд хоёр өрсөлдсөн ба шүү дээ. Тэгсэн.
Монгол Улсын ерөнхийлөгчээр Миягомбын хуулийг гаргана гэдэг Илбэгийн тэд нар нийлээд тохирцсон байсан гэдгийг одоо баг дурын монгол хүн хэлнэ дээ. За улс төрийн өрөөнийх нь юм мэд хүмүүс хэлдэг. За тэгсэн. Тэгээ өрсөлдсөн. Өрсөлдсөн. За энэ өрсөлдөөн дээр би хэнийг дэмжих ёстой юм? Баттулга. Надад өөр сонголт байхгүй. Би Баттулгаа дэмжсэн. Баттулга гарсан. Гарсныхаа дараа надад санал тавьсан. Энэ одоо улс орныхаа төлөө ингээд зөв юм хийхин тулд хамтраад ажиллая гэсэн. Тэгээд нэг зөвлөхөр ажилласан, нэг жил ажиллалуу тэгээд бас битүүр 100% сал нийлдэггүй байл. Харин тэгж асууж. Яагаад тэгэхээр таныг зөвлөхөөсөө болсон ч юм уу яг тэр үйл явц яг ингээд нэг юм мэдээлэл нь хаалтаагаар баг та хаяа явц юм. Гэхдээ хаяад би ч тэгж юм хайдаг хүн биш шүү дээ. Би чинь хүнтэй ажиллаад хүн ураад ажилласан юм чинь бас хамт ураад суугаад яриад санаа нийлэхгүй болоод би болигээд болчихсон. Санаа нийлэхгүй дээч бас 100% биш юм. Зүгээр ингээд миний бас ингээд миний дутагдал гэдэг нь шүү дээ. Тэгэл хүнтэй ажиллахаар нэг хурдтай юм ингэж хий. Тэрнийг нь хурдан хийчихэд энийг нэг би ингээд тал талд ингэж хий. Тэгэхээр хүн хүний арга барил өөр үстэй. Тэгээд жахан арга барил талдаа жахан зөрсөн баг. Тэгээд би зайхан би нэг зөвлөхийн цалингаар одоо би амьдрах гэж байна. Эс. Үжил, бодол, зарчим тэрэндээ л бай. Тэгэл явчихсан. Би танаас одоо лавлж асуумаар санагдаад байгаа зүйл нь 2019 оны үндсэн хуулийн өөрчлөлт. Энэ үед та зөвлөхөр нь байсан уу, өгсөн байсан юм уу? Өгсөн байсан юм. Яг зүгээр сонирхоод асууч та мэдээлэлд ойрхон байсан. Тэр үйл явц чинь шууд 19 онд хийгдээгүй, ер нь бол яригцаар хагаад 18 оноос юусэн. Тэр дагч нэр дэвшихгүй болсон асуудал байна шүү дээ. Тий. За тэр бол яг ардын нам хүч төрөөд хүн намаар тийшээ өгүүлээд явцсан байж магадгүй. Мэдээж тэр тим хийдлийг, тим боломжийг ардын намд олгосон тэр үйл явц хиний буруу байсан. Улс төрийн зөвлөхүүдийнх нь буруу байсан юм уу? Тэр байнгын орон дээр ороод хамгаалсан тамга газрын дараахан буруу байсан. За лагваа минь нэг л өнөө өгүүлбэр хэлчих. Би нарийн процесс мэдгүй. Би тэр үед байгаагүй. За. Тэрний өмнө энэ үндсэн хуулийн өөрчлөлт тухай яриа гарсан. Би бол зөвлөх байсан тэр үед гарсан яриа шүү. Намаа зөвлөх байхад. Болохгүй аа. Яагаад? Энэ зарчмын үндсэн хуулийг өөрчлөлт оруулж болно шүү дээ. Болно. Гэхдээ нэг нам юм хит олох байхаа тохиолдолд болохгүй. Би тийм л байс үртэй. Тэгээ дараа нь эдгээр өөрчлөлт оруулаад сүүлдөө нөгөө дэвшүүлэхгүй. За тэр үдлээнийг би мэдэхгүй. Оролцооч үгүй. Би зарчмаа хэлсэн. Хитрхэн олох байх тохиолдолд болдгоо маа л гэж хэлсэн. Тэгээ тэр нийлэл янз бүр бол өөрчлөлөө. За нэвтрүүлгийн маань цаг ер нь дуусах чинь. За сүүлийн хоёр асуултаа тавь. Би энэ ерөнхий сайд, ерөнхийлөгч хоёр одоо жишээлбэл Алтан хувийг ерөнхий сайд, ерөнхийлөгч Элбэг Дорж гэдэг хоёр хүн бол хувь хүнийхээ одоо онцлогоос ч юм уу эсвэл дотоод өс ямар нэгэн байдлаас болж асуудал гараад байна гэж би харахгүй байна. Ерөнхийлөгч, ерөнхий сайд гэдэг хоёр институт хоорондоо зөрчилдөд байна. За та өмнө ч сайн мэдж баг банд инх хоёр, нэг намын хоёр хүн. За та бол нэг намын хоёр хүн бас Элбэг Доржтой. За сүүлд ерөнхий сайд байсан одоо гэхдээ яг Миягомбын инх болтдоо гэж байгаа ч гэсэн ерөнхий сайд Эрдэнэт ерөнхийлөгч Баттулга гэдэг ч юм уу. Ийм зөрчил байгаад. Энэ зөрчлийг яаж арилгах вэ? Энэ чинь л ингээд таны хэлдгээр нь уу намын даргаыг нь салгачаар хүчгүй болчихно. Хүчгүй болчоор ерөнхийлөгч засаглчихна. Өөрийнхөө намыг ялагдуулсан ч гэсэн ерөнхийлөгч өөрөө эрхэмтэлтэй байхын тулд. Энэ нь үнэн шүү. Энэ ингээд хоёр хүний маргаан биш байхгүй. Манай үндсэн хуулинд юугээд орцсон гэж? Ерөнхийлөгчийг хоёр удаа сонгоно гэдээ орцсон байсан юм. Ардын намын саяны үндсэн хуулийн өөрчлөлтөөр өөрөө ч хэлээд байгаа 19 онд ч лөө. Нэг сайн юм хийсэн. Нэг удаа. Ерөнхийлөгчийг нэг удаа сонгоно гэж. За хоёр удаа сонгохоор яадгийг? Хүн юм чинь эрх мэдлээ хамгаална. Хоёр дахь сонгогчмоор байна шүү дээ. Тэгэхээр эхний 4 жил нь дахин сонгох ажлаа хийгээд идэх байхгүй. Дахин сонгох ажлаа хийх гэхээр засгийн ажил руу орохоос өөр аргагүй болдог байхгүй. Ойлгож байна? Төсөвт хоёр болчих гоо. Тий, төсөв өсөв хийгээл ингээл бас нэг манай ерөнхийлөгч бас энийг хийцэн шүү гэж юм харуулмаар байна шүү дээ. Тэгэл бахаа. Ингээд тэр хүний буруу биш. Энэ хоёр удаа сонгоно гэдэг нь тэднийг тийм юм түлхээд ирсэн. Тийм буруу болох гэдэг шүү дээ. Тийм л юм байсан. Түүнээс биш элбэг өвтөрт хэрэлдээд муудсан байхгүй. Их ярил элбэг хоёр дахь удаа сонгогдоход би бас намын дарга байж байгаа гаргаж ирсэн. Сонгуулж ирсэн. Яаж гарах вэ гэж юу? Нэг удаа сонгон 6 жилээр. Үндсүүлд хийц. Нэг алхам. Та одоо хоёр дахь алхам нь за тэр анх 92 онд үндсэн хууль батлахад л одоо гарчихсан зүйл байхгүй. Ерөнхийлөгчийг бүх ард түмнээ сонгочихлоор л
нөгөө хүн чинь бүх ард түмний сонгогдсон учраас бас нэг болохгүй байхгүй шүү дээ. Юм хиймээр байдаг. Гэтэл тэндэг засгийн газар гэдэг нэг алтан үй гэдэг нөхөр нэг юм өөр юм хийхлээр нь. Тэгэл энэ талд нийлбүүдээр ухаалаг төр гэл нэг юм яриад ингээл зөрчдөг байсан. Тэгэхээр ер нь явандаа бид нэр үнэхээр үндсэн хуулиар тоглоод иж болохгүй. Тэгэхдээ үндсэн хуулинд ийм зарчмын шинжилгээ хийх ёстой өөрчлөлт. Том өөрчлөлт шүү. 1 2 3 өөрчлөлт хийх ёстой. Тэр нь парламентаа сонгохыг хэлэх гэдэг шүү. Зөв. Гэхдээ зөвхөн парламент ш парламент дээр нэмээд ард түмний төлөөллийг оруулдаг бүрэлдэхүүн янз янзын аргууд бай. За. Ганцхан жор байхгүй. Тэгэхдээ парламентээс ард түмнээс биш болохоор зардал зэрэгдэл байхгүй. Дээр нь нөгөө сонгогдсон нөхөр чинь би ард түмний сонгогдчих ах чи юу яриад байгаа гэж хэлж чадахгүй байхгүй. За яг жинкнээс гоё болгоё гэвэл нэг иймэрхүү байдлаар шийдэж болох. За сүүлийн асуулт. Ерөнхийлөгч Батулгатай ер нь хэр харилцаа холбоотой байна. Одоо та зөвлөхөөр нь ажиллаж байсан. Зөвлөлдөж гин үү? Сүүлд ер нь хийцэн болж. Битүүр юу хаяад нэг болцдог. Яг ардсан түрүү миний асууж байсан асуулт дээр ардсан намны ерөнхий эрх мэдэл дээр ч юм уу яг энэ агуулга дээр Батлага ерөнхийлөгч зонхолж ийн гэдэг танаа намынхын шүүмжил гаднаас ч гэсэн хараад тийж дүгнэхэр байна. Тэгээ яг энэ цаг үед ардсан нам руугаа орж чинь нам ийм байх ёстой гэд хүчтэй тэ агрессив аягүй тийм зүйлсийг ерөнхий сайд даасан Алтан уяыг яриад. Жинхэнэ Батлага Алтан уяыг хоёр нийлээд ардсан намыг авах гэдэг юм. Одоо нэг юм ойлгох. Таныг бүр намын дарга болох гэдэг зүйл яригдаж байна шүү. Алтан уяг гэдэг хүн ямар хүн гэхээр би хэн нэгэнтэй нийлж ямар нэг хийдэггүй юм биш. Би ардсан намын даргаар яг энэ хүн дээр хад ардсан намын түүхэнд байхгүй 6 жил ажилласан. Би яаж 6 жил ажилласан гэхэлэр бүх санаа оног сонсож чаддаг. Тэгээ бүхсээ дайхахаа манайх чинь ингэ хэдэн бараагц гиссэн байсан. Тэгэд цуглуулаад Монгол хүн 2020 онд яаж амьдрах хэвээр. Энэний төлөө л ажиллая гэдэг. Хүн чинь сайнтай муутай алтан өгч гэсэн алдаа дутагдaltaа бас олдтой юмтай шүү дээ. Энийг олж харддаг тийм л арга ухаан лидерл зохицуулт хийдэг болохоос биш. Нэг нь гарч ирээ нөгөөхөө хөөж өвлөд түрээд намаас нь хасч хаяад энэ эднэр бол умдий. Тэм учраас нийгэмд итгэлтэй бай. Би өөрийнхөө үзэл баримтлал зарчимдаа бол өнөөдөр хүртэл тууштай яваа. Цааш тууштай бай. Тэр нь би элтэр хэлсэн шүү дээ. Намайг ардчсан нам надад бараг жижигдээд байна гэхлээр өө их томорч чиг. Үгүй. Ардчлалын үнэт зүйл ардчилсан Монгол улс надад илүү том чухал байна. Тэрний төлөө би ардчилсан намд хаана баймаар байна. Тэрний чи хийх бэлэн л гэж хэлсэн. Тэнгүүт нь хаста нөгөө Батулгатайгаа нийлээд намаа аваад юу жоох юм дээ. Наа чи жоох юм байхгүй юу да. Энэ бага удирдлагууд нь нөгөө дайчин давшингуу тэгээд тэр үжил баримтлал зарчмынхаа төлөө ажиллах юм бол хүмүүс алгаташил авна шүү дээ. Та ч гэсэн алгадаж шүү. Би алгашил авна шүү дээ. Би дуурахгүй байна шүү дээ. Өнөөдөр алгаташихгүй. За баярлалаа. Нэвтрүүлгийн ярилцах цаг богинохон байлаа. Ярих зүйл бас их олон байлаа. Тэгээд урилга хүлээж авч ярилцсан танд маш их баярлалаа. За. Тэгээд дараа дахиад өөр асуудлуудаар бас ярилцах цаг гарна гэдэгт итгэлтэй байна. Тэгээ. Ер нь элен далангүй их яриуллаа шүү. За баярлалаа. За баярлалаа үзэгчтэй. Лавгийн тойм нэвтрүүлгийн энэ удаагийн ярилцлагын зочноор улсын ерөнхий сайд даасан одоо улсын хурлын гишүүнээр ажиллаж буй Алтан уяг оролцлоо. Тэгээ эх 7 хоногийн лавгийн тойм нэвтрүүлгээрээ эргээд уулзцгаая. Баярлалаа. Батулга ард түмний өвмэн самуунд Ийм үйлдэл гарна ч нэ би бас сонсонгүй. Ерөнхий сайдыг энийг ч нэр төвшүүлэхгүй. Төрлөө ордогдмааргүй. Төшөв рүү ордогдмааргүй болсоо байдаг шүү. Бид нар хамтдаа ядах ёстой болохоос биш. Бид нар хамтдаа ядагдах ёсгүй. Тэрс үдээхэд би билээ.